Сар шиг хоолын газар дасахгүйгээд яах вэ гэд дуудаг штэ тий. Сайхан Монгол бүсгүй. Сар шиг хоолын нутаг болов. Сар шиг хоолын нутаг. Би детальны юм ярив. Тэр дууг сонсоод Солонгост болон Солонгос бишээ Хилийн чандад амьдралын ихээр очсон. Ямар олон аавын хүү ээжийн охтоо нүдэндээ нулимстай. Магадгүй зарим нь халамцуу караокены ширээний ард. Эсвэл зарим нь нэгч төрөггүй зоосгүй годомжинд. Энэ дууг дуулаад суулж ялсан бол. Эсвэл утсан дээрээ дуулах тэнхлэгөө сонсч байсан бол. Гэхдээ энэ дуугаар хүч өгдөг. Мэдгүй би бол тэгж боддоо. Би яг маш олон шугамар гадаад дандаа л ажиллаар явж байсан. Гэхдээ хөөрхий амьдраад амьдралын эрхэнд алдаж оноод уруудаад ямар олон хүмүүс нүдэндээ нулимстай энэ дууг сонсч байсан бол. Гэхдээ дандаа бүх зүйл дуусчлаа гэж биш энэ дуу хүч өгдөг байхгүй. Тэгээ энийг бол одоо юу гэдгийг 1000 Монголд хүрээд ирээ энд ажлын байр байна. Хүрээд ир асуудалгүй амьдргээд ах トゥ нарын ч юм уу төрцөг нь хэлж болно. Бодтод л тийм байдгүй л байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Амьдралаа тэмцэж шүү дээ. Тэмцэн шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь ирэх байхгүй. Бууж ирэх байхгүй. Тэгэхээр энэ зүгээр л нэг дөрвөн мөрөн дээр хүнд ямар их хүч өгч, ямар том философи явж байна. Энэ ч урлагийн хүч уурч, уйлж тий. Аваал тэгэл маргааш нь ханцгой шамлал авна шүү дээ. Ардын дуу нөгөө үг нь аян аргадаж үг нь ухаар болдог гэдэг шиг те. Энэ соёл урлагийн салбар ялангуяа дуу хөгжим гэдэг чинь хүнд гонцсон үед уран болдог. Ухарсан үед ташуур болдог. Магадгүй задарсан үед нь бас нэг энэ хазаар болдог. Ийм салбар байхгүй. Зөв. Энэ бол үнэхээр байх ёстой. Нэг нөхөр галзуураад дэврээл ингээл ирэхэд аавын тухай нэг дуу сонсоол ингэжтэй. Тэгэл аав нь дэрэгдэн байсан ч байгаагүй ч аав нь үгэлж байгаа юм шиг дуун явж байгаа хазарын татна шүү дээ. Тэгэхээр л энэ урлагийн хүч гэдэг юм ямар агуу юм бэ те? Агуу гайхалтай. Тэгэхээр урлаг хийж байгаа хүмүүс бас маш суртахууны өндөр хэм хэмжээтэй байх ёстой байна. Тийм. Энд чинь өөрөө бас нэг талаасаа одоо нэг сүнслэг талаасаа гэх юм бол тийм ээ. Одоо оюун санааны төвшөндөө гэх юм бол энэ хүнээс гарч байгаа. Ямар хүнээс гараад хаашаа шиглэж байгаа. Тийм үү? Хэн хийсэн? Тэр хаа хүрх юм? Тэр айгүй учир утгатай тий. Одоо нөгөө яг зохиосон хүн ямар мэдрэмжээр зохиосон нь яг л тийм мэдрэмжтэй амьдарж байгаа хүндээ яг л хүрчдэг тий. Одоо та бол сая хэлж ш. Сар шиг голын нутгийг сонсоход Хилийн чандад сууж байгаа амьдарж байгаа, амьдралын төлөө тэмцэж байгаа хүмүүс яг идгэрдэг баг дотроо тий. Тий. Ингээл гансраал, гэрээ санаал, гараал гүчмөр санагдж байгаа ч гэсэн тэр дууг сонсоод асгарт л уйлаад хамаг юм хаяад за тэгэл ажилдаа ордог. Ямар их хүч тэнхийг тэр хүнд тэр дуу уран бүтээл өгдөг юм бэ? Тий. Тэгэхээр энэ бол хараа яг үнэ. Хувь хүн дээр ч тэр нийгэм дээр улс оронд ч тэр адилхан. Дэлхийн түүхийг ингээ хараад үзэхээр бүх хүн төрөлхтний одоо түүхэнд за яг одоо бүр тэр дундад 100 гэдэг юм уу их баг хаадын үеийг ярих боли.